Монгол улсын ерөнхийлөгч алдаа гаргаж байна. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой, гадаад харилцаатай холбоотой, сөрөг хүчинтэй холбоотой, хүчтэй сөрөг хүчинтэй байх тал дээр идэвхтэй ажиллаж исэн. Үнэн. Гэтэл одоо хэдэн хүнтэй хариуцлага тооцох, хэдэн хүнийг зүгээр мултлахын төлөө эргээд хийсэн бүхнийг баллуурдах гэж. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчд одоо энэ алдаагаа зас залруулах, энэ хуулиа буцаагаад татах бүрэн эрх боломж нь бас байна. Би ингэж найдаж байгаа. Энэний эсрэг монголчууд хулгайчаа хамгаалж байна. Авилгач хулгайч нараа ёс зүйн гишүүдэд та нар хамгаалж байна гэж үзэж байгаа. Тэр шаардлага бас зөв. Гэтэл өнөөдөр энэ хулгайчийн тухайн асуудал, гэмт хэрэгтнүүдийн тухайн асуудал биш. Ёс зүйн гэж юуг ч хамаагүй хэлээд гишүүнгүй болгох гэж байгаа сонголтыг үүсгэж байгаа энэ хууль. Тэр хулгайчтай холбоотой хэсэг бол манай хуулийн байгууллага прокурор өнөөдөр оруулж ирээл аваад явах бүрэн боломжтой. Хэрвээ тэгэх юм бол хатан дээр тавиад явуулъя гэж байгаа шүү дээ. Явуулъя. Бэлэн байна. Явуулахыг хүсэж байгаа, шалгуулахыг хүсэж байгаа асар олон хүмүүс байна.